Өнөөдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд Монгол Үзбекистаны бизнес форум боллоо. Энэ удаагийн бизнес форум нь бүгд найрамдах Үзбекистан улсын ерөнхийлөгчийн Монгол улсад хийх төрийн айлчлалын хүрээнд хийж байгаа гэдгээрээ онцлогтой юм а. 2025 оны эхний улирлт худалдааны эргэлт 9.7 Америк долларт хүрсэн нь 2024 оны эхний улирлын үзүүлэлтээс 2.4 дахин өссөн гэсэн үг юм а. Ноос ноолуур арьс ширээ боловсруулах нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Монголд хамтарсан үйлдвэрүүд байгуулах нь хамгийн чухал байгаа гэдгийг онцоллоо. Энэ дундад Азийн зах зээл өөрөө сүүлийн жилүүдэд ер нь сүүлийн 15-аас 20 жилд бол нэлээд огцом тэлж байгаа. Ялангуяа одоо нөгөө эдийн засгийн томоохон реформ шинжтэй шилжилтүүд хийж зөвхөн Үзбекистандаар ингээд аваад үзвэл эдийн засгийн сүүлийн 20 жилийн хугацаанд бараг 2-3 дахин өссөн. Үзбекистаны эдийн засгийн хэмжээ нь 100 гаруй тэрбум доллар. Тэгэхэд Монгол улсын 25 гэдэг чинь бараг 4 дахин том байна гэсэн. За хүн амын хувьд 40 орчим сая хүнтэй. За нэг хүнд ногдох дотоодын тэтгэн 3,000 доллар яг хүн ам өндөр учраас манайхаас бага юм шиг харагдаж байгаа. Гэхдээ ялангуяа энэ хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр хүнсний салбарт бол асар том олт хийж байгаа юм байна. Тухайлбал энэ хөнгөн үйлдвэр буюу ноос ноолуур арьс ширний салбарын Үзбекистаны зах зээл ихэд 9 тэрбум доллар. Энэ бол одоо Монголын эдийн засгтай харьцуулахад бараг 30-аас 40% тэнцэх хэмжээний зөвхөн одоо 3 бүтээгдэхүүн эзэлж явах жишээтэй. Тэгэхээр дээрэс нь яг энэ салбарын өөрсдийнх нь одоо хуучин Совет улс байсан өөрсдийнх нь суур хүчин чадал дээрээс нь сүүлийн жилүүд хийж байгаа энэ арга хэмжээний үр дүнд үйлдвэрлэл бүтээмжил аягүй их нэмэгдэж байгаа. Тэгээ энэ хүрээндээ ерөнхийдөө Үзбекистаны талаас Монгол улстай бол Монгол улсуудад асар их хэмжээний нөөц байна. Үзбекистаны бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд илүү өргөн хүрээнд экспортлох боломж их. Энэ нь Үзбекистан доктортой өрсөлдөх чадвартай салбаруудад илүү тодорч байгаа гэсэн үг юм а. Ноолуурын гүн боловсруулалтад эргэлт буудах, нэгэх болон хувц үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Үзбекистаны мэргэжлийн туршлага, технологийн мэдлэгийг нэвтрүүлэх нь чухал. Үүнд Үзбекистаны тал хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ. Гол чиглэлүүдэд тодорхойлж хамтан ажиллагаа бодиттой хэрэгжүүлэх нь чухал байна. Худалдаа байна. Худалдааны салбарын хувьд бол ялангуяа 2 орны бараа эргэлт эрс өсч нэмэгдэж байгаа талхавчтай байна. За 24 оны гүйцэтгэлээр бол 50% нээсэн байна. За 1-5 сарын хувьд энэ оны эхний 5 сарын хувьд бол өшөө дахиад 20% өслөө. Тэгэхээр энэ худалдааны эргэлтийн объем нэмэгдэж байгаа нь биднэрт үнэхээр тэгэхээр амар цагаан дарга бас их тодорхой ярианда дурлаа. 2 орны ерөнхийлөгч бол тодорхой үүрэг даалгавар өгсөн. Бид нэр засгийн газартаа амун бизнесийн хүрээлийн төлөөлөл маань энэ үйл ажиллагаанд одоо идэвхтэй нэгдэн орж бидний энэ хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг шин төвшөнд хүргэж чадна гэдэгт хэлбэл ялангуяа төрөл бүрийн үйлдвэрлэл технологийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн арьс шир боловсруулалт ноос ноолуурын салбар байна. Энэ бүх салбар бид нар тодорхой хамтын ажиллагаа хэрэгжүүлэх бүрэн боломж байна гэж харж байна. Монголын зэс алтныг хөдөр боловсруулахад Үзбекистаны компаниуд оролцох сонирхол их байна. Энэ хүрээнд Монголын нутаг дэвсгэрт хамтарсан үйлдвэр байгуулах хэлбэрээр ажиллах боломжтой юм. Бизнес форумын үеэр хоёр талын зарим аж ахуй нэгжүүд хамтран ажиллах санамж жишээг байгуулж байсан юм а. Өнөөдрийн байдлаар манай улсын 3 аж ахуй нэгж Үзбекистан улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. За мөн банк санхүүгийн чиглэлийг бол илүү сонирхож байгаа ийм компаниуд бол ирсэн байгаа. За цаашдаа бол бид хэд далаад гарцгүй хоёр улс гэдэг утгаараа тийм ээ энэ зам тээврийг хэрхэн хөгжүүлэх үү? За худалдаа барааны эргэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх тал дээр бол төр засгийн төвшин ч гэсэн бизнесүүдийн төвшин ч гэсэн бүхий л одоо талаас идэвхийлэн ажиллая. За мөн төр засгийн зүгээс энэ талаар бас бүхий л боломжийг хангая гэсэн чиг баримжаатай ажиллаж байгаа учраас бас манай компаниуд энэ тал дээр бас их эерэг хандлагатай байгаа гэж хэлж болно. За одоогор бол Монгол базальт гээд шилэн хүмүүн за барилгын материалын үйлдвэр бол үйл ажиллагаагаа эхлүүлээд за хятад руу экспортоо гаргахад бэлэн болсон явж байгаа юм бэлээ. За энэ ч бас төлөөллүүд нь хүрэлцэн ирсэн байгаа. За мөн бид нар мэдж байгаа Нуура гээд эрүүл мэндийн салбарын компани бол үйл ажиллагаа эхлүүлэх гээд бэлэн болсон байгаа гэж ойлгож байгаа. За мөн Инвескор санхүүгийн компани бол бас зээл санхүүгийн өргөн хүрээтэй аппликейшнуудыг бас ашиглуулахаар бас бэлэн байдлаа хангаж байгаа гэж ойлгож байгаа. 2024 онд Монгол Улсын элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж талууд худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-өөс 2026 оны хөтөлбөрийн хүрээнд хамтарч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталсан. Үүний үр дүнд хоёр орны худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-аас 20 дахин нэмэгдүүлэх, уулуурхай хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр, тээвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтран аж ахуй нэгжүүдийг бүх талаар дэмжих бодлого баримталж байгаамаа.